Хот мөндөр суваг тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар өгөхээр хуульч Агима бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг чанарыг танд авчирна Linux Med болон амьдралын хэв маяг бүрд тохирох Toki application event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгоны хот мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн даги. Өдрийн дурги. За өнөөдөр бид хоёулаа center point-ийн хэрэг гээд ер нь бол домог болсон хэрэг л дээ. Гэтэл нэг сүртэй юм болсон, амар юм болсон гэл янз бүрийн л тийм яриануд яваад идэг. Яг юу болсон талаар ерөөсөө мэддэггүй тийм ээ. Тий. Яг тийм дэлгэрүүлж ярих гээд байна уу? Тий, яг юу болсон бэ гэдэг талаар би өөрөө ч гэсэн бас ер нь сонсож л байсан болохоос яг сайн мэддэггүй л юм бэ хэрэг байсан л да. Ер нь нэг тиймэрхүү нэр нь дуурсагдсан гэхэд хайшин те муугаар ч юм уу сайнаар ч юм уу тэгээд нэг юм дуйлан шуугаан тарьсан хэрэгүүд байдаг штэ нэг 90 саяын ганс үхий хэрэг, банкны цолмонгийн хэрэг, за тэгээд нөгөө гүнтийн буудалцсан 17 чингэлэг спиртийн хэрэг тэр гих мэтийн тийм дуйлантай хэрэгүүд байдаг штэ. Яг л тэдний нэг болвол энэ center point-ийн зодооны хэрэг байгаа. Тэгээд энэ дэр чинь би center point нөгөө буудалцсан бас юм болов гэж анх бодоод байдаг байсан чи үгүй юм билээ. Энд чинь зодооны хэрэг байсан юм билээ. Тэгээд зодоо зүгээр ч зодоо байгаагүй буудалцсан байна гэж бодоодсэн шүү дээ. Харин тий. Тэгэхээр энэ center point-ийн хэрэг гэж сонсч байсан хүмүүс хэрвээ байгаа бол магадгүй зарим хүмүүс одоо санаж л байгаа хэл та. Тэгээд огт мэдгүй хүмүүс байвал бас сонирхуулъя гэж бодлоо. Тэгтээ хамгийн гол нэг анхааруулж хэлэх юм нь өнөөдрийн энэ дугаар дээр яригдах хэрэг одоо мэдээлэл бол ерөөсөө бүгд албан ёсны биш. Өөрөөр хэлбэл баттай мэдээлэл биш. Албан ёсны их сурвалжаас авсан мэдээллүүд ерөөсөө биш. Харин интернет дээр байгаа олон нийтэд ил босон мэдээллүүд, за Википедиа, сэтгүүлч нарын ярилцлага, сурвалжлага, за энэ дундаас ялангуяа ойдүүгээд сэтгүүлч зохиолчийн энэ 20 дугаар зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонууд гээд интернет дээр олон нийтэд өөрийнх нь постлсон нэг тийм нийтлэлээс нь авч бэлдсэн байгаа. За энэ ойдүүгээд энэ зохиолч болвол энэ 70 80 90-ад оны Улаанбаатарын атманууд, ар халахын шилийн сайрчууд, Монголын цуутай нудраган тулаанчид гих мэтийн одоо 30 орчим ном зохиол туурвсан ийм хүн байт юм байна. Зохиолч хүн байт юм байна. Тэгэхээр энэ хүний одоо өнөөдрийн яригдах сэдв та бүхэн сонирхолтой санагдах юм бол энэ хүний энэ номнуудаас авч дэлгэрэнгүй уншвал бас яг энэ талаар их мэдээлэлтэй судалж бичдэг хүн юм байлээ. За тэгэхээр гол яригдах ярилцлага мэдээлэл юмнуудыг бол яг энэ ойдуугээ сэтгүүлч зохиолч яг хийж яасан байгаа бэлтгэсэн мэдээлэлээс авсан байгаа шүү. За хоёулаа хэрэг рүүгээ орох уу та тийм ээ. За энэ хэрэг бол 2001 онд гарсан байдаг. За 21-р зууны их үе гэсэн үг тий. За Монгол улс яг зах зээлээс шилжилт хийгээд бизнес улс төр за тэр үед ялангуяа нэг юм эрүүгийн гэмт бүлэглэлүүд гэж хүмүүс атманууд гэж хүмүүс их байсан. Одоо соц нийгмийн үеийн нэг юм танхаа дээрэм ин үлдэгдэлч гэх юм уу те нэг юм нэг атмануудын үе ерөөсөө нэг юм хараахан дуусаагүй байсан үе байгаад байгаа хгүй яг энэ 2000 оны ихэнх хэсэг болвол за тэг яг энэ үеэр гарсан хэрэг юм байна. Тэгээд энэ center point-ийн тодтолтой гэх юм хэрэг. За тэгээд яагаад энэ алдартай болцсон юм бэ гэхээр холбогдсон хүмүүс нь одоо улс төр бизнесийн нэр бүхий хүмүүс байдаг. За өнөөдөр ч гэсэн энэ хүмүүс бүгдээрээ байгаа. Тэгээд та бүхэн энэ хүмүүсийн талаар сонсч л байсан байх. Тэгээд тухайн үедээ энэ их ноцтой олныг хамарсан юм хэрэг болж исэн болохоор л дуйлан шууган болж исэн юм шиг байгаа юм. Тэгээд нэг зүгээр нэг жирийн согтун хүмүүсийн хоорондын маргаан зодооч биш. Ер нь бол гол таамаглал нь зохион байгуулалттай төрөөс ингэж төлөвлөгөөтэйгээр эдгээр хүмүүсийг баривчилж хориход чиглэсэн гэсэн юм таамаг байдığım бэ. Хардлага гэх юм уу. Тэг зохион байгуулалттайгаар энэ center point-ийн гэх энэ хэргийг одоо гаргаж ирсэн. Ялангуяа хууль хяналтын байгууллагын энд шууд холбоотой гэж ингэж хардах, таамаглах сэтгүүлч нар бас байдığım бэ.
За тэгээд энэ тухайн үеийн нийгэмд атманууд гэж нэг нэрлэгдсэн хүмүүс бүлэглүүд ер нь ингээл ороодоо энэ тэнд ингэж цуглардаг, уулздаг юм байж л дээ. Тэгээд ялангуяа энэ центр поинтын энэ казинос гэдэг нэртэй баарнд ингэж цугларч уулздаг байсан гэж сэтгүүл дээр одоо интернетэд бичигдсэн байна. За тэгээ энэ баарыг бол халзан баяраа гэдэг хүн түрээсэлж ажиллаулдаг байсан гинэ. Тэгээ яг энэ хэрэг гарсан өдөр бол энэ баяраа гэд хүн өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлэр гэдэг яг үнэхээр төрсөн өдрөө тэмдэглэх гэд хүмүүс найзуудтайгаа цуглуулсан ч байж магадгүй. Тэгэхдээ сэтгүүлч нарын хардж байгаагаар бол энэ цагдаа хууль хүчнийхэн хүмүүсийг нь цуглуулах зорилгоор энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг цуглуулах зорилгоор энэ төрсөн өдрийг нь тэмдэглүүлэх маягийн ийм зохион байгуулалттайгаар хийсэн гэж бас таамагласан вебсайтууд бас байлээ. Маш олон вебсайтн дээр яг энэ талаарх мэдээллүүдийг тухайн үед биччихсэн мөлий. Ялангуяа 10 оны үед 10 11 энэ их бичдэг байсан юм лээ. За тэгээ 2001 оны одоо нэг орой тухайн баарнд энэ нөгөө Чимдийн инх тайван гэдэг хүн байдаг. Энэ нөгөө цагаан шонхорын инх тайван гэдгээр нь мэднэ. Цагаан шонхор компани захирал ийм хүн байгаа те. За тэгээ XLTA гэдэг нэг компани захирал Батуулд. За энэ хүн бол нөгөө Баттэлгэрийн Батуулд гэдэг 2020 онд улсын хурлд нэр дэвшижсэн ийм хүн байдаг. За тэгээд энэ хоёр хүн бол энэ тухайн үед ингээд жирийн яг нэг ажил хэргийн яриа өрнүүлээд ингээд суужсэн байгаа тэр ороо. За тэгээд ингээд суужсэн чинь гаднаас 40 мянгатын 90-ад оны одоо атман гэж яригддаг энэ Монзо гэдэг хүн байдаг штэ тийм Монзо очид нямдорж. За тэгээд ижил болд Эрдэнэ очир гэх хүмүүс гаднаас жоохон халамцуу орж ирцгээсэн байгаа юм байна л да. Тэгээд хоорондоо бол жоохон муудалцаж эхэлсэн байна. За тэгээд энэ муудалцааны үеэр энэ Монзо нямд оржин хоёр гартаа ингэж хутга барьж дайраад нөгөө инх тайван гэд хүнтэй цуг явж исэн улаан төмрөө гэдэг хүнийг хутгалаад ингээд бөөн зодоон үүссэн юм билий. Тэгэд энэ болсон үйл явдлыг зарим нь бол тайлбарлахдаа ингэсэн юм билээ. Тэр уг нь бол Монзо инх тайвныг хутгалах тийм даалгавартай байсан. Гэхдээ нөгөө согтуу байсан учраас ингээ хаа хамаагүй хүмүүстэй муудалцаад яг инх тайвныг хутгалах гээд байж хат нь энэ улаан төмрөө гэдэг хүн нь найзаагаа өмөрөөд урдуур нь ороод тэгээд гуй хөвлий цээжиндээ ингээд 5 удаа хутгалуулад маш хүнд гэмтэл авсан ийм хэрэг болсон юм байна. Ер нь бол яг энэ зодооны үеэр Монзо нийт 6 хүнийг хутгалж гэмтээсэн ийм хэрэг болсон юм билээ. За тэгээд тэр хутгалуулсан гэд хүмүүс дотор нь одоо энэ улаан төмрөө, далдаг цогтоо, боксчин, жамганы хөө наран цогт гэд хүмүүс хохирогч болсон юм байна. За тэгээ энэ талаар Монзо нямд орж дараа нь өөрөө одоо хэвлэл мэдээлэл төгсөн мэдээлэлтэй. За инх тайван бид нарыг дээрлэхэж дарамтлаад та нар муу санууд эндээс зайл гэд ингээд хөөгд гаргасан. Тэгэхээр нь бид нар давхиж ороод хутгалаад ихсэн гэж бас мэдүүлсэн мөлий. За өөр сайт дээр гарсан мэдээллээр бол өөр хүн уцтаад одоо хин блэм нэг найз нь уцтаад тэгтэн ингээд нөгөө найзуудтайгаа дагуулчаад тэгээ буцаад энэ хүмүүстэй муудалцсан гэсэн ийм хоёр янзаар яригддсан байна. За тэгээд ингээд зодооны байдал маш хурцтаад ингээд маш олон хүн гэмтээд хэрэг байдлын болоход нь Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш шуурхай тухайн газар баарнд ирсэн юм байна. Тэгээ яг ингээд ирэх үед нь нөгөө инх тайван гэд хүнээс бусд нь бол хэрэгт оролцсон хүмүүс ерөөсөй байгаагүй гинэ. Тэгээ цагдаа нар энэ хэрэгтэй холбоотойгоор одоо баг Улаанбаатарын бүхэл баар ресторанаар тухайн шөнө хайж хүмүүсийг хайж явж байгаа. Тэгээд олоогүй. Тэгээд мэдээлэлдэр бол энэ дамбын хөвшгээ шөвгөр өлзий гэх мэт хүмүүсийг хайгаад яваад байсан гэсэн мэдээлэл байна. За энд яригдаад байгаа энэ хүмүүс нь шүү дээ. Нэг Чимдийн инх тайван цагаан шонхор группийн захирал. За энэ хүн бол яг энэ хэрэгт гол буруутнаар тооцогдоод 8 жилийн ял авсан. За энэ хүн бол яагаад энэ хүн гээд ял авсан талаар маш олон төрлийн таамаг мэдээллүүд интернет дээр байдгийн байна. За гол яригдж байгаа өнцгүүд юу вэ гэхээр за улс төр бизнесийн маш олон хүний
одоо факт баримтыг мэддэг байсан гэж хэлж байгаа. Тэгээ энэ нь одоо энэ хүнийг ингээд зайлуулах шалтгаан болсон гэж бол үздэг юм байна. За тэгээд шоронд хоригдож явахдаа тийм олон сонирхолтой загтал бичээд тэгээд улс төрийн ноцтой мэдээлэл дийлгсэн гэсэн мэдээлэл бас байгаа хгүй. Тэгээд гэхдээ би яг энэ бичсэн загтал дийлгсэн баримтууд гэдэг байгаа зүйлийн талаарх мэдээллүүдийг интернетээс хайж олж чадсангүй. Гэхдээ нэг мэдээлэл одоо интернетэд бичигдсэн байгаа нь түүний загталд дурддагсан нэг ноцтой мэдээлэл нь одоо Халтмаагийн Баттулга гишүүний ойрын туслах байсан Ж Батэрднийг эхнэрийнхээ хамт осолдож нас орсонд одоо харамсаж байгаагаа илэрхийлээд дараах шалтгаанаар түүнийг хороосон байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлсэн байдаг гинэ. За энэ ямар учиртай гэхээр Тагнуулын ерөнхий газраас Дамирангийн энх хотыг Австраас авчирсан онгоцны үйлчлэгч одоо энэ Талигаачийн эхнэр нь байсан бөгөөд за энх хот онгоцонд ингээд явж явах үедээ ингээд ус гуйж авах байлимдаа ингээд нэг хэдэн үг солилцсон болтой юм. Тэгээд энэ үеэрээ тэднийг нууц задруулсан байж болзошгүй гэж үзээд гээд зайлуулсан гэсэн иймэрхүү мэдээллийг тухайн загталтаа биччихсэн юм шиг байна. Яг энэ загтлыг нь олж хараагүй үзэг болохоор энэ яг ийм мэдээлэл бичсэн эсхийг нь мэдэхгүй байна. За тэгээд Дамбын ишгээ шөвгөр үлзий гэж хүмүүсийн нэр бас холбогддог. За энэ хүмүүс бол бас л Атман гэдэг нэрээр хүмүүс ярьдаг, мэддэг те. За тэгээд цагдаа нар бол яг энэ зодоонтой холбоотойгоор энэ хүмүүсийг ирж хайж тэгээ хожим сүулт нь баривчлаад тэгээ гал цудагт бас хорьсон байлээ шалгаад. За тэгээд энэ Мунзуу Нямдорж гэд хүн бол одоо энэ зодооныг ихлүүлсэн 6 үнийг хутгалсан ийм хүн байгаа те. Тэгээд 8 жилийн ял аваад энэ авдрантын чанга дэглэмтэй хорих ангид хоригдчихсон гэсэн байна. За тэгээд яг энэ зодоон болох үед их таймтай юм яриа сууж исэн XLTA гэдэг компани захирал Батуулд гээд хүн байгаа те. Улсын хурлд нэр дэвшижсэн. Тэг яг ямар учиртай хүн юм бэ гэд ингээд интернетээс хаагаад үзсэн чинь одоо 90-ад оны сүүлээр нэг юм хэсэг хугацаанд манай Монгол улсад нэг казиногийн тухай хууль гэж батлагдаж гарч ирсэн шүү дээ. Тэгээд яг энэ хууль батлагдсан байх үеэр энэ казиногийн эрхийн төлөө нэг тендер тухай зохион байгуулагдчихсан юм. Тэгээ энэ тендерт нь одоо бас л энэ тендерт казинотой холбоотой дуулаан тэргуунд байдаг шүү дээ. Нөгөө казино байгаль энэ төргээд хүмүүсийн бас ял авдаг тэ нэг ийм хэрэг үүдэлтэй юм болдог. За тэгээ энэ тендерт нь бол тэр казино байгаль гэж нэрлэгддэг энэ нэг хүнээ Мон Макао гэдэг компани тэр тендерт нь ялсан юм байна. Тэгвэл энэ тендрийг нь шудраг бус болсон авилга хэл хавхуулын хэрэгтэй холбоотой гэсэн үндслээр энэ тендерт ялагдсан нөхдүүд шүүхэд өгөөд за тэгээд эндээс нь улбаатаагаар ингээд авилга албан тушаалын хэрэг үүсгээд тэгээд энэ үгээр нь гэж ял тухайн тэр казино байгаль гэж хүнд өгж исэн юм байна. За яг энэ хэрэг дээр бол энэ XLTA гэдэг компанийн энэ Батуулд гэж хүн тэр яг тендерийн ялагдсан компанийн захирал байсан юм байлээ. За нэг иймэрхүү холбоотой мэдээлэл гарч ирж байна лээ. За тэгээд яг энэ талаарх мэдээлэл нөгөө Баабургай нийтлэл дээр байна лээ. Баабургай юу гэж бичсэн байсан бэ гэхээр энэ хэргийн тухай бол ер нь маш том бүлэглэлийн ажиллагаа байсан, гэмт бүлэглэл байсан. За тэгээд хамгийн том хэрэгт нь энэ хэрэгт бол ерөөсөө ял үрээгүй гэсэн агуулгатай тийм нийтлэл биччихсэн юм билээ. За тэгээд өөр энэ хэрэгтэй холбоотойгоор тэгээд хоёлаа ивент итгэгчтэйгээ танилцаа тэгээд үргэлжлээ. За тэгээд яг тэр казиногийн хуулийн үеэр би санаад байна л да. Ардчилсан нам одоо юу засаг барьж ирсэн баг. Тэгээд казиногийн тэр хэрэгтэй холбоогдоод 3 гишүүнээч баг эгүүлэн татаад тэгээд тэдгээр хүмүүстэй ял өгөө тэр байгаль гэж хүн бас ял өгж ирсэн санагдаад байх юм. Тэгсэн чинь давхцлаар ч юм уу нэг сонин тохиол болчлоо л да. За манай энэ өнөөдөр яг гаргаж байгаа энэ тэр хүнийг
2 3 хоногийн өмнө манай одоо тэр ардчлалын алтан гараацаа гэгддэг хүмүүсийн нэг болох одоо тэр Батулга гэж хүн байна шүү дээ. Одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй тэргүүлэгчээр ажиллаж байсан. Энэ хүн маань бас харамсалтайгаар тий ял авч ясан санагдаж байна. Тэгээ би тэр хүнийг бас жоо өмөр санагдаад идэгин. Ягаад тэгэхээр Батүл одоо их хурлын гишүүн байсан хүн, одоо нийслэлийн дарга болсон хүн. Энэ Батүл гэдэг хүн, за мөн энэ Батулга гэж 2 хүн бол манай энэ улсынхаа нийслэлийг бүрэн өөрчилж чадсан ийм бүр гавьяатай хүмүүс гэж би боддгийн. Өмнө нь Улаанбаатар ямар нөхцөл байдалтай байлаа. Тэгэхэд яг одооний энэ хөгжлийн шин төвшөнд нь аваатсан гэж хэлэх юм уу? Энэ дээр маш их одоо үүрэгтэй оролцсон ийм 2 хүн байсан юм. Тэгээ Батулга гэж одоо энэ хүн маань бас сая харамсалтайгаар энэ мөнхсийг үзүүлсэн байгаа. За тэгээд ямар ч гэсэн тэр хүндээ бас нийслэлийг манд өөрчилсөнд баярлалаа гэдээ одоо далин болгоод хэлчихэ тийм ээ. Эмгэн л илэрхийлэх хэрэгтэй бах тийм ээ. За өнөөдрийн дугаарыг маань амьдралын хэв маяг бүр тохирох Токи ивент итгэж байгаа. За Токи аппликейшны зогсоолын төлбөр хэсэгт машинаа бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой байгаа юм байна. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токиогоор төлбөрөө төлөх боломжтой. За мөн Токитой зогсоол нэвтэрснээрээ зогсоол зогсож буй хугацаа, төлбөрийн мэдээлэл ухаалгаар харах, төлбөрийн олон сонголтоос сонгож төлбөрөө төлөх, эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлт эдлэх мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой байна. За Токи аппликейшнд автомашинаа бүртгүүлээд цонхоо нээж сунаад бэлэн мөнгө карта өгөх шаардлага байхгүй. За хаалтан дээр саатал үүсэхгүй. Машиндаа суухаас өмнө төлбөрөө төлөөд шууд ямар ч асуудалгүй гараад явчих ийм боломжтой байгаа. За автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Токи аппликейшнаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч байцгаая гэж энэ одоо Токи гэх маань одоо уриалж байгаа юм байна. За Токи аппликейшны Facebook-ийн хуудаснаас нь дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн аппликейшнээс ихсрэхэд тусламж хэсэг одоо шууд гараад ирэх юм байна. Аппликейшнаа зүгээр барьж байгаа л ингээс ихсэрчих юм байл. Тэгээд шууд help-нд гарч ирээд тэгээд тэндээс бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За тэгээд Apple Store, Play Store юу гэдгийг бүх одоо энэ аппликейшны дэлгүүрүүдээс Токи аппликейшнаа татаад за тэгээд хэрэглээрээ маш амар байдгийн шүүгээд одоо хэрэглэгчийн хувьд бас нэг төгөлбөр нэмээд хэлчих тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ хэрэгтэй холбоотойгоор шалгагдсан маш олон хүмүүс бас байдгийн билээ. За энэ дунд бол нөгөө Монгол газар компани захирал Мянган-Баяр шалгагдчихсэн байна. За Бурхан Халдуун группийн захирал Мөнхташ гэд ер нь бол ингээд 7-8 хүн шалгагдаад хоригдоод тэгээ бас нэлээд л тухайн үедээ бөө юм болж исэн байна. За тэгээд ер нь интернетэд тавигдсан тэгээд хүмүүсийн энэ бичсэн нийтлсэн зэрэгээс үзэх юм бол энэ баривчлага ажиллагаа, шалгах ажиллагаа зэрэг нь бүгдээрээ нэм эрүүгийнхний хумих нэрээр одоо хийгдсэн гэж үздэг хүмүүс маш их байдаг юм байна. За тэгээд хууль зүйн сайд асан одоо Тэмүүжин бас нэг юм өгсөн ярилцлагыг нь би уншсан. За тэгээд центр поинтын хэрэг бол нямдоржгүй сайд ах үедээ одоо эмх замбраагүй байсан гэмт бүлэглэлүүдийг гээд таслан зохицоох зорилгоор хийсэн ажиллагаа байсан гэж бол тэр хүн хэлсэн байлээ. За тэгээд зарим нь энэ ажиллагааг бол улс төр бизнесийн олигархуудын энэ эрх ашигт ингээд байнга занл хийлдэг энэ инх тайван гэж хүнийг замаасаа зайлуулах болж өгвөл юм устгах Барбарос гэдэг нэртэй ажиллагаа байсан гэж бас зарим мэдээлэл дээр бичигдсэн байна. Тэгэд зарим хүн бол энийг бас өөрөөр энгийн тайлбарсан л хамтаа ерөөсөө тийм улс төр бизнесийнхний захиалгаар гүйцэтгүүлээд байсан юм бол байхгүй. Зүгээр л энэ зодон босон дуудлагаар цагдаагийнхаа центр поинтэд явж очиж шалгаад ингээд хэргийг шалгах ажиллагаа явуулсан гэх маягийн мэдээлэлүүд бас байна. За тэгээд ихтэй магадгүй миний бодлоор тухайн үед энэ гэмт бүлэглэлүүдийг хумжийн гэд үнэхээр хэрвээ тийм ажиллагаа явсан бол огт хамааралгүй айгу олон хүмүүсийг хэлмэгдүүлсэн тал байх шиг байна. Тэгээд яг энэ талаар айгу олон хүний ярилцлагууд бас байна лээ. Жишээлбэл энэ дээр нөгөө нэвтрүүлгийн ихэнд дурдсан ойдов гэд сэтгүүлч зохиолчийн нийтлэл дээр энэ нэг шар инхээ гэд хүнтэй хийсэн ярилцлага тэр хүнтэй ярилцсан яриагаа нийтсэн бас байгаа хгүй.
Тэгээд 70-аад оны хамгаалтын зодон гэж бас нэг юм хэрэг байд юм. За энэ хэрэгт бол энэ хүн холбогддог. За 90-ад оны гүнтийн буудалцаанд бас хохирогч болж исэн юм хүн байгаа. 50 мянгатын атман шар инхэ гэдэг нэг юм хүн байна. Тэгээд энэ дэр нэг энэ хэрэгүүдийг уншиж байхад ингээд хүн болгоны уурд нэг ямар нэг юм нэг хоч байх юм те. Одоо нэг юм шар инхэ улаан төмрөө ийм тийм гээд цэна. За ингээд тэр шарын инхээ гэдэг баг л та. Тэгээ яа тийм л байх та. Нэртэй хүмүүс их байдаг учраас тийм. Тийм л байх та. За ямар ч тач энэ шар инхээ гээд хүн болвол юу гэж хэлсэн гэхээр за энэ этгээд бол центр поинтын зодоонд оролцсон л байж таарна гэд хэлмэгдүүлсэн юм шиг байна гэж байгаа. За энэ хүн хэлэхдээ за би тэр центр поинтын зодоон гихчд нь ерөөсөө оролцоогүй. Тэр үед би Улаанбаатарт байгаачгүй компанийн ажил төрлийг хөөцөлтөд орон говьд чехүүдтэй хамт явж исэн юм. Тэгтэл цагдаагийнхаа огт гим зэмгүй намайг центр поинтын хэрэгт хамруулчихсан. Нэгэнд дээрээс зохион байгуулсан хэрэг байсан болохоор би алтаар яриад мөнгөөр бүүлжөөд ч нэмэргүй шүү дээ. Центр поинтын зодооны хэрэг эд мандаж явах үед би чех руу ажиллаар явсан юм. Тэгтэл нөгөө муу нэртэй луу данстай шар инхээ центр поинтын зодоонд оролцсон гэд зарлцдаг байгаа. Бүр олон улсын Интерполын шугамар зарласан гэд бод. Тэгээд намайг Чехийн хил дээрээс баривчлуулж байгаа юм. Би Чехийн мөрдөнд 1 жил 14 хоног хоригдсон. Эцэст нь тэгээд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй сулал гэсэн бичиг Монголоос ирснээр намайг гудамжинд гаргаад хайчихсан гэж сэтгүүлч Ойдовт ярьсан юм байна. За энэ Бурхан халдун группийн Мөнхташ гэдэг хүн бас хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байт юм байна. За тэр хэрэгт миний ямар ч оролцоо байгаагүй. Манай энэ центр поинтэд тэр үед шар айрагны үйлдвэр байсан юм аа. Энэ центр поинт гэдэг чинь одоогор бол бидний мэдгээр нөгөө компьютер ленд байдаг газар шүү дээ тий. Тэрний нөгөө уртлын голомттой байшин тэр мөн үү? Тий. За шар айрагны үйлдвэр байсан юм аа. Тэрний хажууд манай баар байсан. Тэнд найзууд маань хаяа ирж хоол идэж ярьж суудаг байлаа. Тэр өдөр манай инх тайван одоо нэг цагаан шонгорын инх тайвныг ярьж байна. Нөгөө Батболд гэдэг түрүүний Excel-ийн захирлыг хэлж байна тийм. Ах нар ирээд манай доор хоол идээд нэг лааз пив уусан юм аа. Гадаа үдэнд зодон болж байгааг ч мэдээгүй. Жаахан пив уучихсан байсан бидний алдаа баха. Гэхдээ ямар ч согтолт бол байгаагүй. Тэгтэл ямар ч гэмгүй байхад аваачаад хийчихсэн. Зохион байгуулалттай хэргийн хэлмэгдэгчд болсон л доо. Тэр үед цагаан шонхрын инх тайвныг шалгах их том захиалга явсан болов уу гэж боддгоо. Боловч гэжтэй ер нь тийм л байсан л да. Нийгэмд янз бүрийн улсууд хүн амьтан дарамтлж байна гэсэн хардлага байсан л байх. Тэгээд Батболд ах бит хоёрыг 49 хоног суулгаад гаргасан. Бас муухай шүү. Хүний хойдохыг уншдаг 49 хоног гэдэг шиг. Гарсан хойноо мөрдөн байцаах газраас янз бүрээр оролдож дарамт шахалт маш их ирдэг байлаа. Хэрэг хийгээгүй улсуудыг нэгэн таваачаад хийчихсэн юм чинь дараа нь заргалдаж бөөм хэл ам болно гэж бодсон юм уу? Тэр ажил хийхэд маш төвөгтэй байсан. Манай дээр 7 удаа шалгалт орсон байдаг юм. Цагдаа, татвар гэдэл аль болох биднийг унгаах бодлого явагдсан л да. Тэглээгээд тухайн үед бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн юм хэлж өөрийгөө зөвтгөх юм оролдоогүй юм аа. Би тэгээгүй ингээгүй гэд явсан бол ёстой хэвлэлийн баатар болох хэмжээнд л намайг сонирхож байсан л да. 70 настай ээжиг минь хүртэл нэг сонин дархны вокзал дээр самгоон зарж явдаг авгаа намайг дархны болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлдэг гэж хүртэл бичиж явсан түүх би гэж ярилцлага өгч исэн байна. Тэгэхээр энэ хэрэгт бас яг ингээд маш олон хүмүүсийг татаж шалгаад тэгээ сүүлд нь гин буруугүй гэд ингээд явуулж исэн юм шиг байгаа юм. Тэгээд бас хэрвээ одоо тэр түрүүний ярьж байгаа шар инхээ гэдэг хүнийг 1 жил гарan хорж морсон бол бас нэлээд л удаан шалгасан юм шиг байгаа юм тий. За тэгээ энэ хэргийн талаар ингэж байгаа тий таны явуулж байгаа нэвтрүүлэг чинь бас нэг юу одоо зорилго нь гэх юм уу тэр шүү дээ. Хүн ямар ч хүн байж болно шүү дээ. Тэр чинь хэлмэгдүүлж хизээч болохгүй. Заавал өмгөөлөгчтэй байна. Тэг үнэн бурууг нь тогтоож ээж тэр хүнийг гэмтээ ялтаа гэж та бид дуудах ёстой гэдгийг одоо ойлгуулах гэж үнэхээр хичээж байгаа. За тэгээд
Тэгээ хоёр улирал баг гурван ч улирлын нэвтрүүлэг маань явж байхад одоо хүртэл тэр өмгөөлөгчийн хэрэгтэй хэрэггүй гэдэг тэр маргацаар байгаа хүмүүс байгааг гэж бодохоор одоо бас нэрээ бас сонирхол байгаа тий. Тэр нь хідэж дуусахгүй юм шиг байгаа юм байна. Тэгээд ганц битүүрч нэвтрүүлгээр ярьж байгаа биш, зөндөөл хүмүүс хэлж л байгаа. Тэглээгээд энэ хүмүүсийн тэр нэг сэтгэл зүй, сэтгэх үг бол өөрчилж чадахгүй юм шиг байгаа юм. Харин тэгээд за ямар ч гэмгүй хөдөө явж исэн хүнийг барьж аваачаад жил гарын 21-нд ч бас л нэрээ. Харин тийм. За тэгээ яг энэ хэргийн талаар одоо үнэн зөвөөр гэх юм уу, яг босын явдлыг тайлбарлаж өгөх хүн бол одоо энэ центр поинтын зодоонд энэ 6 үнийг хутгалж гинтэйгээд 8 жилийн ял аваад авдрантад хоригдсон одоо Мунзу Нямдорж гэж хүн байж таарна. Тэгээ энэ хүн сэтгүүлч зохиолч нь ойдуугаатай бас уулзаж ярилцсан байдаг юм байна. За энэ нь бол тэр ойдуугаан нийтлэл дээр байна лээ. За юу гэж ярьсан бэ гэхээр центр поинтын зодооны талаар сэтгүүлчид янз бүрээр таамаглан бичдэг. Улс төр бизнесийн зохион байгуулсан үүнийг нь цагдаа нар гардаж гүйцэтгсэн гэх мэтээр ярьсаар ирлээ. Ийм юм бол байхгүй. Зодоон болдог тэр орой центр поинтын казиноос баарнд манай найз Дондог шар амгаа нар халзан баярын төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм билээ. Тэр үед ууг баарнд сууж байсан чимдийн их тайван манай гурыг дээрлэхэж дарамтлаад та нар муусаанууд эндээс зайл гэд хөөгөө гаргасан байдаг. Тэгээд Дондог гарангуутаа над руу уцдахгүй юу? Биднийг хуучин цагийн атманууд дээрлэхэд баарнаас хөөгөөд гаргачлаа гэхээр нь би ижил олд шар эрдэнэ очир хоёрыг дагуулад тийшээ явж хүрсэн. За тэгээд казиноос баарнд дахиж ороод шууд хутгалаад эхэлсэндээ би тэр үед улаан төмрөө далдах цогтоо боксшин жамганы хүү наран цогт нарын 6 хүнийг хутгалсан. Үүнийхээ ялыг хангалттай эдлээд гараад ирсэн болохоор би өнөөдөр бардам ярьж байгаа юм ба. Яах юм бэ? Үнийн мөннээрээ сайхан. Центр поинтэд бөөн хутга зодоон болоод ирмэгц цагдаагийнхан дуудлагаар ирсэн. Тэрнээс биш дээрээс зөрүү зохион байгуулсан гих зодооны улмаас ирээгүй. Харин энэ зодооны дараа центр поинтын гих хэрэгээр далимдуулаад эрүүгийнхнийг баривчилсан бол үнэ. Үүнийг л сэтгүүлчид дээрээс зохион байгуулсан гэж бичээд байсан хэрэг шүү дээ. Үнэхээр ч тэр үед манай улс төр бизнесийн зарим нотой нөхөд эрүүгийнхэнд дарамтлуулаад тэнэг юм шиг болчихсон байсан. Тэгвэл эднэрт хэн тусвалсан бэ? Муу нартай би л тусвалсан. Гэхдээ захиалгаар биш шүү. Яахав нөгөө гай газар доороос гихчээр нэг орой центр поинтын зодоон санамсаргүйгээр болж эрүүгийнхнийг хумж авах хумсгалын тохиргоонд бүрдчихгүй юу? Тэр үед Нямдоржгоо хууль зүйн сайд байсан. Тэгээд центр поинтын хэргийн явцтай танилцаад миний тухай 20 хэдтэй энэ хүүхдийн хэрэг бол тэртээ тэргүй ойлгомжтой байна. Харин цаана нь нэр холбогдоод байгаа хүмүүс өмнө нь янз бүрийн асуудал үүсгэж байсан ус байна. Тэднийг сайн шалга, дараа нь наад хүүхдээ бас шалга. Тэгээд бүгднийг аваачаад хий гэж үүрэгдэж байсан юм гэдгээ. Тэгээд шалгаж байцаагаад ихэлтэл нөгөө эрүүгийн гэгдэх нөхдүүдийн өмнөх хэрэгүүд нь илэрч гарч ирээд нэг ясандаа тэр үед яригдж байсан эрхкетүүд эрүүгийнхнийг хумж авсан юм. Центр поинтын зодооны гол учир ердөө энэ шүү дээ гэж яриа өгчээ. За тэгээд хэрвээ энэ бүх мэдээлэл үнэн бол одоо Монголын шүүхийн одоо шүүх гэх юм уу хууль цагдаа энэ хууль хүчний байгууллагын түүхэндгийн төлөвлөгөөтэй зохион байгуулалттайгаар ингэж нэг эрүүгийнхнийг хумж авах тэдний үйл ажиллагааг нь таслан зогсоох ч гэдэг юм уу те нэг ийм томоохон үйл ажиллагаа хийснийх нь жишээ болох байх л та. Тэгээ ер нь бол ингээд тиймэрхүү үйл ажиллагаа ганцхан Монгол улсад болд юм уу үгүй шүү дээ те. Өмнөх зөндөөл хэрэгүүд дээр бас ярьж л байсан. Ялангуяа Оросд гэх юм. Ялангуяа пост советын орнуудад иймэрхүү хэрэг зөндөөл гарч байдаг. Одоо ч гэсэн байж л байдаг те. Ямар нэгэн аргаар хэн нэгнийг баривчлах, чимээгүй болгох ч гэдэг юм уу те. Нэг юм эрүүгийн бүлэглэлийнх нэг юм улс төрийн зорилгоор ашиглах гэдэг. Иймэрхүү нэг үйлдэлүүд түгээмэл байдаг. Одоо нэг яг л нэг тиймэрхүү юм болсон юм шиг л харагдаж ойлгогдож байна. Тэгтээ яг үнэхээр боддоор юу басныг бол мэдэхгүй шүү дээ. Хоёлаа зүгээр таамаглаж л ярьж байна. Тийм. Интернет байгаа мэдээллийг л хоёлаа сэрүүлж байгаа шүү дээ, тий. Тий. Тэгээ яг энэ болсон хэргийн талаар ингээ бодит мэдээлэл ч юм уу, тэг гэрчүүдийн яриа ч юм уу, ямар нэгэн тийм мэддэг болвол энэ нэвтрүүлгийн доор комментор үлдээгээд бусад хүмүүстэй бас
хуваалцаарай тий. Эсвэл нөгөө бич комент унш түмдээ нөгөө одон өндөр Facebook групп дээр бас бичвэл сонирхолтой байж магадгүй яг энэ хэргийн талаар юу болж исэн талаар эсвэл тухайн үед энэ хэрэгтэй холбоотойгоор юу болж исэн талаар мэдээлэл хуваалцвал бас надад сонирхолтой санагдсан. За хоёлаа ивент тэтгэгчийн дараа үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг хүүхэд бидний ирээдүй Bikotan Kids бүтээгдэхүүн ивент тэтгэж байгаа. За Bikotan Kids нь 15 төрлийн эрдэс витамин агуулсан. За мультивитамин, ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй ийм бүтээгдэхүүн байна. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмжинэ, бодисын солилцоог мөн дэмжинэ. За тархины үйл ажиллагааг бас дэмжих юм байна. Ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгдөг юм байна. Хайрцагын дотроо 14 ширхэгтэй нунтаг хэлбэртэй ядаа ийм энэ гонцгой юм байдаг шүү дээ. Тийм бай юм шиг байна. За 1-3 насны хүүхдэд өдөрт 1 уутыг 4 болон түүнээс дээш настай хүүхдэд 1-2 уутыг ус болон тарганд найруулад ууж хэрэглэх юм байна. За энэ ер нь сүүлийн хүүхдүүдийн ууж байгаа энэ эм ч юм уу, витамин ч юм уу ер нь их гоё амттай уухад их тохиромжтой болчиход байгаа. Бид нэрийг жоохон байхад бол яваагаал уудаг байсан бол одоо сайхан тарганд толж уудаг болсон байна. За энэ бүтээгдэхүүнийг Health Point болон бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. 83 51 91 дугаарын утсаар болон Facebook-ийн Alkaloid Mongolia гэдэг хуудасаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За баярлалаа. За тэгээд энэ витамины тухай ярьсан дээр одоо аливаа витаминыг бас тунгийн тааруулж хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөх хэрэгтэй байх те. Ялангуяа нялх няраа хүүхдүүдэд өгөхдөө хэтрүүлэх үе болгоомжтой бас байгаарэ гэж. За хоёлаа үлдсэн зөвлөгөөг нь аваад. Тий. Үлдсэн хугацаанд хоёлаа нэг юм бас нэг юм сонирхолтой хэрэг ярий. Энэ бас нөгөө сэтгүүлч зохиолч ойдуугаан нийтлсэн юм нийтлэл байгаа хгүй юу. Тэгээ энэ хэргийг бас уншаад надад одоо зөвхөн кино юм уу гэж бодогдсон шүү дээ. 1995 онд гарч исэн энэ гүнтийн буудалцаан гэдэг бүр яг буудалцаан болсон байгаа хгүй кинон дэр гардаг шиг. Тэгээ яг энэ хэргийн бас л домог болж сонсогдож ирсэн л юм байна. Харин тий одоо яг юу болсон талаар энэ шар инхээгээ түрүүнд нэрэнд өрдөгцсөн хүн байна шүү дээ. Тэгээ энэ хүн чинь одоо энд нэлээд гол дүрд байсан юм байна. Тэгээ энэ хүнтэй уулзаж ярилцсан. За тэрнтэй холбоотой тийм мэдээлэл ингээд нийтлэл болгоод бичсэн байдгийм билээ. Хэрвээ та бүхэн бас өөртөө уншихыг хүсэх юм бол энэ ойдуугаан нийтлэлийг хайж олоод 1995 оны гүнтийн буудалцаан гэдэг нийтлэлийг нь хайж олоод унших юм бол энэ дээр бичигдсэн байна лээ шүү. Энийг хоёлаа зөв шууд уншаад өгчээ те. За үлцэн хугацаанд. За гүнтийн буудалцаан гэх чинь дээх үеийн 50 мянгатын атман шар инхээгийн эзэмшил болох гүнтийн амралтанд болж өнгөрсөн. За мөн инхээ нь уг хэргийн оролцогч бөгөөд хохирогч. Тийм болохоор шаварт ойдсан шарын эзэн хөвгчтэй гихчээр шар инхээ гэдэг хүний нэр мөн ч их цууратаж цагдаагийнхан гүнтийн буудалцааны хэрэг дээр бараг 2-3 жил ажилласан. За уг буудалцааны шалтгаан өчүүхэн боловч шалтгаан нь айл 90-ад оноос эхэлтэй юм шиг байна лээ. Нэг орой хідэн танхай нөхөр зүгээр л зугаагаа гаргах гэд буудалцсан юм шиг. За буудалцааны гол төлөөлөгч нь цагаан шонхрын инх тайван юм шиг тийм. За уг буудалцаанд цагдаагийн нөлөө бүхий ажилтан ч хамрагдсан байдаг. Буудалцааны гол оролцогч бөгөөд хохирогч шар инхээтэй би энэ тухай бас жаахан бас ярилцаж байлаа. Тэр өгүүлэгтээ гүнтийн буудалцааны их усүр хэрхэн яаж тавигдсныг танк ганц чимэг соёлгүй соёлооноор мэднэ. Энэ нөгөө танк ганц чимэг соёлгүй соёлоогийн дандаа хочнууд нь юм шиг байна. За тэрнээс биш гүнтийн буудалцаан гэх чинь инх тайван бит хоёрын хооронд өрнсөн хэрэг биш ээ. Энэ хэргийг гарахаас өмнө инх тайван бит хоёр уулзаж учирдаг 8-нд хамт явдаг жирийн сайхан найз нөхөд байсан. Хамгийн гол нь соёлгүй соёлоо гэдэг нөхөр инх тайвныг Монгол хэвлэл гэдэг газарт хүрээд ирэхээр нь зодчихсон юм. Үүнээс болоод атманууд хоёр хуваагдаад зайсан толгой дээр гарч зодтолтгоор босон. Одоо ингээд шууд тэн дээр очиод зодтолтой гэл ингээд яадаг гэсэн юм баг та тий. За тэгээд тэр үед 120 мянгатын атман итгэл хүртэл дуудагдж ирсэн. Тэгээд эрүүгийн цагдаад байсан гамбтын дүү
Таквондогийн ган зориг эднэр зодтолдох юм болоод тэр үед нь би хориглоод болиулсан юм. Үүний дараа би хэдэн нөхдийн хамт гүнтийн амралт руу явсан. Тэнд очиод унтаж байтал эрүүгийн цагдаагийн Ганбат чимдийн инх тайвнаар цагдаагийн форумтай баахан хүн дагуулад ирсэн. Тэгээд л буудалцсан болсон. Миний унтаж байсан орны цаад талын хананд нүх гартал буудсан. Би ч өөдөөс нь эскиз буугаараа 4-5 удаа буудсан. Яаж хүн алчхаагүй юм. Би энэ буудалцаанаас би толгоогоо хаглуулад салсан. Тэглээгээд би хин нэгэнд ямар ч өс хонзон санаагүй. Чимдийн инх тайван бол надад баярлаж явах ёстой л доо. Яагаад гэвэл гүнтийн буудалцааны дараа инх тайван миний өвөр дээр шас огтон унаж байгаа юм. Би 4 давхрын шатан дээр сууж байсан. Хажууд байсан хүмүүс над руу нүд ирмээд байгаа юм. Нэг ясандаа өшөөгөө аваад чи шат руу унахчаач гэсэн дохио байсныг би ойлгосон. Гэсэн ч би хүн чанарын хувьд хизээч тийм муухай юм хийхгүй л те. Эрүүл сарвал байхад нь сайхан зодтолтно гэхээс биш. Ухаан мэдрэлгүй болчихсон байхад нь 4 давхрын шат руу унгач гэж юу гэсэн үг вэ? Ингэж хорлох нь эр хүний хамгийн муухай чанар. Энэ тухай би хожим инх тайванд бас хэлж л байсан. Одоо хоёр сайхан харилцаатай байдгаа гэж ингэж ярьсан байна. За гүнтийн буудалцааны гол төлөөлөгч болох танк ганц чимэгтэй бас уулзлаа. Тэр өгүүлэгтээ гүнтийн буудалцааны тухайд гэвэл нэг бууны асуудал байдаг юм аа. Загвар зохион бүтээгч Талигач Төвшин бид хоёр сайн найзууд байлаа. 90-ад оны үед би компани эрхлээд мөнгө эргэлдүүлж явахдаа Төвшинд их тус болсон. Тэр үед Төвшин цагаан шонхрын инх тайвантай хамтарч ажилладаг байсан юм аа. Нэг өдөр би Төвшингийнд очлоо. Тэгтэл манер надад нэг буу хутга үзүүлээд манайхан буутай болж байгаа гэж гайхуулсан юм. Тэдний зэвсэглэх хэсэг нь надад сонирн биш шүү дээ. Би бол махан гараараа сайхан үзэлцсэн үү гэхээс биш буу шидэм хутга мэс барьдаг хүн биш л дээ. Соёлгүй соёлоо энэ бууг Төвшинд зарсан юм билээ. Гэвч энэ буу нь Оросоос орж ирсэн Монголд бүртгэлгүй буу байсан. Ингээд цагдаад ороогдож үүнээс болж соёлоо Төвшин хоёрын хооронд ан цав үүсчихгүй юу? Төвшин бит хоёрын хооронд бас ан цав үүсэж байгаа юм. Яагаад гэвэл Төвшин миний нэр дээр 3 сая төгрөгийн зээл авсан. Сүүлдээ балраад ирмэгцэн манай компанийн данснаас 3 сая төгрөг суг татаад авчихж байгаа юм. Соёлгүй соёлоо нөгөө буунаас болж цагдаад байцаагдаж байгаад торгуулаад гарч ирсэн. Тэгээд мөнгө авахаар Төвшин дээр очтол цаатах нь өгөхгүй энэ төр гэж луу унжсан. Тэгэнгүүт соёлгүй соёлоо Төвшинг барьж авч балбаад үүнээс болж Төвшин цагаан шонхрынхан руу уцтчихгүй юу? Тэгээд инх тайван тэргүүтээ хэдэн хүн Төвшингийн ажлын байр байсан Монгол хэвлэл дээр давхиж ирсэн. Яг үүндээ бол соёлгүй соёлоо бүгдийг нь цохоод унахчихсан юм шүү дээ. Сүүлдээ энэ зодоон дамжраад Таквондогийн ган зориг цоодлын болд шөвгөр үлзээ 120 мянгатын итгэл нарын хуучин цагийн атманууд дуудагдж ирээд гурвалжин дөрвөлж юм болсон. Тэгээд эдгээр зайсан толгой дээр очиж зодтолдоод хайнаас салгахаар болж байгаа юм. Харин зайсан дээр очиод бүгд эвлэрээд гар бариа салцгаасан. Үүний дараа шар инхээ гүнтийн амралт руу зармийг нь дагуулж явсан юм. Би ч яг хүний машин дайгдаад тарьчихсан. Гэтэл шөнийн 4 цагийн үед манай хаалгыг хүн зохиод гүнтэд сая буудалцсан болсон. Цаадуулагч аваад явчихлаа гэж хэлсэн. Би босоод Монгол хэвлэлийн байранд иртэл тэнд хүмүүс зодолдоод пижигнэлдээд байлаа. Яваад ортол нэг нөхөр намайг өшөглөх гэхээр нь хөлийг нь барьж аваад дээш нь өргөчихсөн чинь дагзаараа газар савж унсан. Энд бас багахан хэмжээний зодон болсон юм. Харин шар инхийг ганцаараа унтаж байхад нь цагдаа тагнуулынхан бөөнөрөө очиж буудаж барьсан нь нэг тиймэрхүү. Ингээд маргааш өглөө нь улс орон даяар шууган болоод явчихсан. Нариндаа бол нэг буунаас л болсон юм да. Энэ буудалцаан гэсэн юм гинэ. Гэвч гүнтийн буудалцааныг мөрдөө шалгаж байсан зарим нэг хуульчийн дэвшүүлсэн гаргалгаанаас харахад буу нэртэй нэг муу хөндөй төмрөөсч болоогүй юм шиг хэргийн угшил нь аль 90-ад оны үеэс эхэлэн тавигдсан ч юм шиг. Энэ нөгөө ойдууг сэтгүүлчийн өөрийнх нь юуны яваад байгаа шүү дээ тийм. Тэгээ 90-ад оны ихэнх үед Улаанбаатарын зохин өдөө ирчүүд нэлэнхүйдээ ганцхан 8-нд хөл тавьж үүнтэй зэрэгцээд Хинтийн нутгийн цагаан шонхрын инх тавьж 8-аагаа одтой ихэлсэн байх бөгөөд тэрээр тухайн үед автомашин сэлбэгийн 8-ыг яагаад зөвхөн орсууд хийдэг юм бэ? Монгол хүн чадна гэж зориглоод зүтгэж гэж ингээд хойноос нь олон 10 ВАЗ 469 машин оруулан ирж амжилттай борлуулсан түүний бизнес цэцгэлээд эхэлмэгц хотын зарим бизнесмэнүүд нийлж өөрсдөө Арбатын хүүхдүүд гэж нэрлээд Улаанбаатарт хөдөөний нэг амтан орж ирээд бидний 8-ыг эзэлж эхлэв. Зах зээл булаацалтаж өрсөлдлөө гэж инх тайвныг шахаж эхэлсэн гэдэг юм.
Тэгээд тэд 70 80-аад оны хэсэг атман эрд солонгос хөргөгч тус бүртэн сая төгрөг өгөөд анх тайвныг зайлуулах ёстой гэж тулгаж байсан гэдэг юм билээ. Гэвч угийн шартай хортой омог сүртэй хинээч дор орж яваагүй анх тайван тэдэнд бууж өгөлгүй үзэлцсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм аа. Энэхүү Бартат замд нь гүнтийн буудал зам центр пойнтын зодон гэх мэт яшигтай хэрэгүүд гарч ирээд мань анх тайвныг одоо овоо хэдэн жил торны цаан суулгачихсан. Загвар зохион бүтээгч Төвшин агсан танк ганц чимэг тандаж манайхан буутай болж байгаа гэж гайхуулсан нь хотын бизнесмэнүүдийг дарж авах гэсэн оролдлого байсан. Үүнээс болж буудалцаан үүссэн гэж зарим хуульчид үнсэн байдгийн билээ. Тэгэхээр гүнтийн буудалцаан гэгчийн шалтгаан нь буу нэртэй нэгмөө хөндөй төмрөөс болсон мэт боловч шалтгаан нь хот хөдөөгийн бизнесмэнүүдийн зах зээлээ булаацалдаж ирсэн аль 90-ад оны ихэнх үеийн толхилцооноос үүдэлтэй болж байгаа юм а гэж ийм нийтлэлийг ойдуугаа бичсэн байна. Тэгэхээр одоо тэр үед одоо ийм байсан л юм байх та одоо мен мэдгүй шүү дээ. Байсан л юм байна да. Тэгтээ яг энэ тухайн үед үнэхээр ийм байсан бол бас сонирхолтой л нэг юм кино зүгээр шууд санаанд орж штеп нөгөө Сергей Безруковын тоглодог кино ч юу лээ. Бригад гэдэг кино байдаг штеп. Нэг тэр шиг л юм болдог байсан юм одоо. Бас нэг юуны Казахстаны нэг Рэкетир гэдэг нэг кино ч үзчихсэн үү? Үзчихсэн. Тэр кинон дээр бас нэг иймэрхүү үйл явдал болдог шүү дээ. Бас л нэг 70 80 90-ад оны үеийн атманууд тэгээ бас л бизнес улс төрийнхөнтэй холбоотой. Тэгээ тэд нар ингээ бүгд хоорондоо холбоотой нэг бие нэгээд нэг шантаажилдаг. За аль нэг улс төрх нэг дэмждэг эсвэл унгаадаг тий. Тэгээд нөгөө гэмт хэргийн бүлэглэлийн тэргүүн нь өөрөө ингээд улс төрд ордог ч юм уу ингээд нэг юм тиймэрхүү маягийн юмнууд бас манай Монгол улсыг дайраад гарсан юм шиг тий. Тийм байна. Одоо ч атма энтер гэж байхаар нэг гайгүй болчих шиг боллоо тий. Тий. Энэ нөгөө энэ хэрэг дээр түрүүнд центр пойнтын хэрэг дээр дурддагцсан тэр нэг улаан төмрөө гэдэг нэг хүн байсан шүү дээ тий. Тэг би улаан төмрөө гэд нэрийг өмнө бас хаана сонслоо гэд бодоод байсан чинь нөгөө сая 24 оны сонгуулиар нөгөө мэтгэлцээний үеэр жаргал сайхангаа гүн далаа хоёр нэг шууд нэвтрүүлгийн үеэр нэг хэрэлдэхтэй гүн далаан тэгж хэлээд байсан шүү дээ. Жаргал сайхангааг чи намайг эндээс гарангууд улаан төмрөөг дуудаж намайг алуулах гэлээ гэд нэг тийм рил нэг хэсэг бичлэг нэг яваад байсан санаж байна уу? Тий. Хаан сонслоо гэж бодоод чинь тэрэн дээр гүн далайн тэгж яриад тэгээд нэг хэсэг хүмүүс чинь тухайн үед нөгөө интернет фэйсбүүкээр дөрөв улаан төмрөө гэж юм бэ. Тэгээд бичээд ийсэн шүү дээ. Бас л одоо нэг юм атман л байсан шиг лээ. Чи тэр нэг мэтгэлцээний яг нэг тэр хоёрын маргалддаг нэг хэсэг байгаа. Чи тэрийг олж үзээрэй. Тэрэн дээр гүн далайгаа тэгж хэлээд идэг. Чи намайг эндээс гарангууд улаан төмрөөг дуудаж алуулна гэж үздэй гэтэргээд. За баярлалаа гээ. Хичнээн ингээ сэрүүлсэн ч гэсэн тэгээд яг л яг юу болсон талаар нь олж мэдэхгүй л бах л да. Гэхдээ бас л тийм бүгдлээ. Тэг яг энэ чинь ингээ албан ёсны юм шүүхэн шийдвэр мэдвэр гэж юм хаагаад олдсонгүй. Тэг одоо яг албан ёсны гээд бариад авчихаар юм ерөөсөө байхгүй учраас зүгээр яг юу болсон бэ гэдгийг нь л олж сонирхоод интернетээс хайж үзэхэд нэг иймэрхүү мэдээллүүд олдлоо. Тэгэхээр энэ дахиад хэлэхэд ерөөсөө баттай бол ерөөсөө биш. Энэ нь бол интернет дээр тавигдсан мэдээллүүд. За тэгээд сэтгүүлч нарын тавьсан нийтлэлүүд. За энэ дундаа энэ ойдуугаан нийтлэлээс нилээдгүйг өнөөдөр уншиж ярьлаа. Тий. За баярлалаа. Сонирхолтой байсан бахаа гэж бодож байна. Өө сонирхолтой байлаа. За өнөөдрийн дугаарыг маань чанарыг танд авчирна Lenus Med болон амьдралын хэв маяг бүр тохирох Toki application event итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр
мөн 83.3 107 стөлгөний Удманд радиогоор хүрсэн. За гээ дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.